Тэгээд энэ дайн ирэх 2-7 хоногийн хооронд Америкчууд зогсоомоор байна. Оросууд ч гэсэн зогсоомоор байна. Гэхдээ Украин, Европ алдсмаар хിവэрэл байх шүү. Европын холбооны өдөрдөгч нар нь юу шаардж байна гэх юм бол цэргүүдээ бэлэн байдалтай оруулаарай. Тэгээ улс орны хооронд цэргүүдийн нэвтрлийн хуулийн зохицуултыг бас бэлэн болгох ёстой гэж байна. Ийм тэнэг мэдрэл модын юмыг хэн ярьж байгаа юм бэ гэх юм бол мэдээж тэ манай гоц ухаантай Kaya Kallas ярьж байгаа. Сонсцгоо. We need to be talking about days, not weeks, to move troops in Europe. Бид нар юу ярих хэвээр юм бэ? Бид нар юу бэлтгэх хэвээр юм бэ гэх юм бол тэ манай цэргүүд хэдэн 7 хоногийн дотор биш хэдхэн хоногийн дотор бэлэн байдалд ороод тэгээд явах хэвээр газар руу явахыг бэлэн байх хэвээр гэж байна. Some countries still require 45 days notice before other countries troops can pass through their for exercises, for example. За тэгээд зарим улсууд юу шаардлагатай гэж үзэж байгаа юм бэ гэх юм бол өөр улсын цэргүүдийг нэвтрүүлэхийн тулд 45 хоногийн өмнө төрүүлээд мэдэгдэх ёстой гинэ. Тэрийг болох хэрэгтэй гэж байгаа. 11 years after Russia annexed Crimea, this is simply not good enough. За тэгээ Оросууд Кримийн арлыг булгаад авснаас хойш 11 жил өнгөрсөн. Энэ 11 жилийн хугацаанд энэ цэрэг мэргийн янз бүрийн зохицуултыг өнөөдөр хүртэл бэлэн болгоогүй гэдэг чинь болохгүй. The European Defence Agency has already identified the solutions to harmonize border crossing procedures, including customs, formalities, the rules on transporting dangerous goods. За манай Европын холбооныхан аль хэдийн энэ зохицуултыг бэлэн болгоцсон байгаа. Гайлын зүгээс, тээврийн зүгээс аюултай бодис, бөмбөг, зэвсэг нэг улсаас нөгөө улс руу зөөх нь аль хэдийн бэлэн болгоцсон байгаа. But we need to do more. So today, as Henna already said, we are proposing a range of improvements. First, we need to reduce administrative barriers. For that, we propose a new EU-wide emergency mechanism that allows member states to relax the rules when armed forces need to be moved rapidly across the borders. За тэгээд Kaya Kallas ба Европын холбооны юу санаачлаад байгаа юм бэ гэх юм бол нэг онцгой байдал зарлах юм бол тэ цэргүүдээ нэг орноос нөгөө орн руу ингээд явуулах тэ хамаагүй хурдан болох хэвээр. We also propose the national military transport coordinators are assigned in each member state. Second, funding. The Commission proposal for the next multi-annual budget foresees 17 billion euro investment for dual-use transport. Тэгээд хоёр дахь санаа юу юм бэ гэх юм бол тээврийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт 17 тэрбум евро их мөнгө гэхдээ их мөнгө байха болж ах шүү дээ. Infrastructure. This goes together with the 1.5% of GDP spending that NATO allies pledged for security-related investments. За тэгээд нэмээд гишүүн орнууд нэмээд 1.5% хувь өөрийнхөө дотоодын нийт бүтээгдэхүүнээс тийм энэ зэвсэг цэргийн алб юу л хөрөнгө оруулах хэрэгтэй гинэ. Investing in infrastructure is crucial. If a bridge cannot carry a 60-ton tank, we have a problem. За тэгээ хөрөнгө оруулалт бол маш чухал. Яг гэх юм бол манай нэг ямар нэгэн гүр манай 60 тонны танкийг дийлэхгүй юм бол наа чин томоохон асуудал. If a runway is too short for a cargo plane, we cannot resupply our troops. EU military mobility does not duplicate NATO's efforts. On the contrary, it underpins NATO's defense plans. As we flagged in the white paper, we also want to extend the military mobility corridors into Ukraine. За эндээс юу ойлгож авч болох юм бэ? Энэ мэдрэл муудаа гарууд жигнээс Оростой алдцгаад ах шиг байна. Эсвэл жүжиг тоглож байгаа юм болов? Би л үгүй байх гэж бодож байна. Эдний юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол жинхэнэ дайн хүсэж ах шиг байна. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа. Өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг, яаж текст оруулдаг, яаж сабтайтл оруулдаг, яаж хэрэггүй юм хасдаг, яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртөг өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг
гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гараацсан нэрээ хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогынхаа их усрээ контентээр дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгараа миний онлайн боловсрал mentorship-ийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтан байрлана. Амжилт хүсье. За дараагийн дураг Friedrich Merz бас нэг сайхан үг хэллээ. За эдгээр бүгдээр яагаад ингэж сандраад яарад байгаа юм бэ гэх юм бол маш хурдан ойлгомжтой болно заяа. За Friedrich Merz-ийн товчхон видеог харцгаая. Den größten Unterschied können wir als Europäer machen, wenn wir im Dezember eine Einigung zur Verwendung der russischen Vermögenswerte erreichen. За бид нар энэ дайнд Украины төлөө хамгийн том нөлөө яаж хэрхэн үзүүлэх боломжтой юм бэ гэх юм бол тэр Оросын хөрөнгийг бид нар хураагаад авчих юм бол хулгайлчих юм бол нөө Брюсселст байгаа Eurocleader байгаа Оросын хөрөнгийг бид нар хулгай хийх ёстой 12 сард гинэ. Unser stärkster Hebel, Moskau an den Verhandlungstisch zu bewegen. За энэ бол манай хамгийн том хөшүүрэг. Энэ хөшүүргээр дамжуулаад Оросууд хилцлийн ширээ рүү чирч авчрах одоо бидний хамгийн том боломж гэж байна. За Оросууд хилцлийн ширээн дээр аль хэдийн ирсэн байсан. 2-3 дахин удаа Истанбулд Аляскад хилцлээ хиймээр л байгаа шүү дээ. Гэхдээ шаардлагууд нь яг тодорхой. Хизэнээс хойш тодорхой юм бэ гэх юм бол 2022 оноос тодорхой тэрнээс хойш сүртэй юм өөрчлөгдсөнгөө ганцхан юу өөрчлөгдсөн бэ гэх юм бол украинчууд байлдааны талбай дээр арчигдж байна. Цэргийн одоо хомсдолд орсон байгаа. Зэвсэг нь бас дуусч байгаа. Ерөнхийдөө хүнд байдалд орсон. Тэгээд Украиний засгийн газарт байгаа хүмүүс бүгдээрээ их орноос зүгтж байгаа. Тэ? Одоо Зеленский эргэн тойрон байгаа 4 хамгийн том өндөр алтан тушаалтай одоо үндэсний аюулгүй байдлын хорооны гишүүдийн 4-ний 3 их орноосоо зүгтцсан. Тэ? Бас нэг сонирхолтой. За эдгээр яагаад ингэж сандраад паниктад байгаа юм бэ гэх юм бол Америкчууд Оросуудтай цаагаараа аль хэдийн хилцэл хийх гэж үзэж байгаа юм байна. За тэгээ сүүлийн үед өнгөрсөн 7 хоногт энэ Украины авилгал мөнгө идж байгаа тэг гэмт хэрэг маш олон юм тодорхой болсон ч Америкчууд юу ч хэлэхгүй байна те. Дональд Трамп юу ч хэлэхгүй байна. Тэ? Пит Хексeth юу ч хэлэхгүй байна. Марко Рубио юу ч хэлэхгүй байна. Хэдэн тэрбум доллар ингээ хулгайд алдсан байж магадгүй. Бас нэлээд их Америкийн татвар төлөгчдийн мөнгө. Эдгээр яагаад чимээгүй байгаа юм бэ гэх юм бол энийг бас өөртөө ашигтай хөшүүрээр ашиглах гэж үзэж байгаа юм байна. За, US and Russian officials draft new peace plan for Ukraine. Америк ба Оросын алтан тушаалтнууд юу хийжийнэ гэх юм бол шинэ инх тайвны төлөвлөгөөний драфт гаргасан гинэ. За, хэвлэл мэдээллийн янз бүрийн өнцгөөс ингэ тайлбарлаж байгаа Financial Times арай голыг барьсан, арай тайв. За, Английн The Guardian юу бичиж байна гэх юм бол US and Russian officials draft plan to end Ukraine war based on capitulation from Kiev. За, Орос Америкчуудын бэлдсэн инх тайвны төсөл юу шаардж байгаа юм бэ гэх юм бол Киев бууж өгөх ёстой, буулт хийх ёстой. За, Reuters юу бичиж байна гэх юм бол Украин газар нутаг талбай өгөх ёстой. Тэ зэвсэгт хүч нь цэргийн албаа багасгах ёстой. Зэвсэг зарим зэвсгүүдэд болох ёстой гэх мэтчлэн. Тэгээд Politico бас энэ дээр аль хэдийн нийтлэл гаргасан 25 гол поинттэй төлөвлөгөө. За энд комментуудыг ингээ уншихаараа Америкчууд яарч ах шиг байна.
За яагаад яарж байгаа юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой яагаад гэх юм бол тэгээ Украинчууд Балтийн талбай дээр арчигдаж байна. Зеленскийн засгийн газар одоо чухал хүмүүс зүхтж гин хулгай хийхдээ баригдсан. За тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол Америкчуудын боловсруулсан төсөл санаанууд Европчуудтай нэгч ярьсангүй гинэ. Өөр нэг хэвлэл мэдээлэлээр Америкийн нэг төлөөлөгч юу гэж хэлсэн байсан бэ гэх юм бол we don't give a fuck гинэ. Бид нэг Европчуудын үзэл бодол биднэрт ямар ч хамаагүй. За тэгээ Украинчууд, Европчууд сандарсан гинэ. Тэгээ тэд нэр юу бодцсон, гортцсон байсан бэ гэх юм бол тэгээ өнгөрсөн сарын хугацаанд бид нэр Дональд Трампыг буцаагаад өөрийнхөө талдаа оруулж чадсан байх гэж бодож байна. Гинэ Зеленский, Европчууд тэ Путин бол дайсан. Путинтэй ерөнхийдөө хилцэл хийх ёсгүй. Путинээс юу шаардах ёстой бэ гэх юм бол 4 областаас гарах ёстой. Тэгээд тэр янз бүрийн хохирлуудыг барагдуулах ёстой гэх мэтчлэн энэ төсөл дотор юу бичигдсэн байгаа юм бэ гэвэл заяа. Энэ байна. За Украины цэргийн алба тэ 2.5 дахин агших ёстой, багасгах ёстой. За нэмээд гадаад орны цэрэг Украин дотор байх орших ёсгүй. За no foreign diplomatic planes in Ukraine. Гадаад элчин сайд, элчингийн ажилтан гих мэт шин тийм элчинтэй холбоотой онгоц Украин дотор бас байх ёсгүй. За ban on long range weapons that can reach St. Petersburg or Moscow. Одоо тэ энэ Storm Shadow байх ёсгүй. Тэр Attackams байж болохгүй, HIMARS байж болохгүй, Tomahawk угаасаа удлаа. Ер нь бол энэ юу шаардж байгаа юм бэ гэх юм бол Украинчууд ер нь бүх хүчтэй НАТО-гийн зэвсгүүдэ болох ёстой. Нэмэлт шаардлагууд нь юу юм бэ гэх юм бол Луганск, Донецк тэр чигтээ Оросыг болно. Тэндээс Украинчууд зэрэг татна. Нэмээд Америкчууд тэ Донбассыг албан ёсоор Оросын талбай нутаг хүлээн зөвшөөрөх ёстой. Кримийн арлыг ч гэсэн Америкчууд албан ёсоор Оросын нутаг талбайгаараа хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн бичигдсэн байгаа. Гэхдээ Украинчууд тэр Донбасс ба Кримийг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Одоо гомцсон хүн шиг тэндээ ингээд маяглал үлдэж болно гэж байна. За тэгээд Запорижье бусад областууд Балтаны одоо тэр талбайны шугамаараа одоо байгаагаараа дуусна. Тэгээд ерөөхдөө галз зогсоох хилцэс хийхтэн мэдээж Украин бас НАТО-гийн гишүүн байх хориотой. Тэг ямар нэгэн аль нэгэн талд орч болохгүй. Албан ёсоор Оросын талд ч орч болохгүй, НАТО-гийн талд ч орч болохгүй. За тэгээд Зеленский юу ч хэлсэн бэ гэх юм бол юу ч бодож та нар. Мэдээж үгүй гэж хэлсэн. Тэгээд энэ Европын улс төрчид мэдрэл муутай сандарсан Kaja Kallas, Friedrich Merz. Штаммер ойрын хэдэн өдрүүдэд чивчмээгүй байгаа. Ягаад гэх юм бол удахгүй алтан тушаалаас хөөхтөн тийм учраас мань хүн чимээгүй байгаа. Тэгээд энэ дайн ирэх 2-7 оны хооронд Америкчууд зогсоомоор байна. Оросууд ч гэсэн зогсоомоор байна. Гэхдээ Украин, Европ алдсмаар хിവэрэл байх шүү. Тэгээ Kaja Kallas-ын мөрөөдөл нь тэ би болчих юм бол Friedrich Merz-ийн хүсэл нь би болчих юм бол Европ санхүүгийн төв байхаа болчихно. За тэгээд ийш тийшээ нааша цаашаа цэргүүдээ ингээд зөөх зөвшөөрлө гаргачих юм бол Оросууд юу гэж ойлгож авах юм бэ гэх юм бол за энэ урт хугацааны Европт бас дайн болох юм байна. Европчууд үнэн мэдрэл муутай.